За энэ бол миний лип карт. Энэгээр би автобусанд хөнгөлөлттэй суудаг 50%. За энэ картны хүчээр би 2 евро 60 центээр суудаг лугаасандаа 1 еврогоор эсвэл би 2 еврогоор суудаг автобусандаа 1 еврогоор ингээд нэг суухтаа үйлчлүүлдэг. Хэрвээ та мөнгө төлөөгүй эсвэл энэ картгүй картаа уншуулаагүй байх юм бол баригдах юм бол та 50 еврогоор торгуулдаг учраас заавал та лип карт авна эсвэл мөнгө төлнө гэсэн үг. Тэгэхээр 50% хөнгөлөлт юм чинь карт авсан дээр байгаа. За энэ картыг авахдаа та энэ QR кодыг уншуулад өөрийнхөө мэдээллийг үн зөв бөглөөд студент цэцгийг сонгоод оюутан гэдэг ийм карт авнаа. За тэгээ маргааш нь гэхэд гарч чинь та очихдоо пассворд сургуулийнхаа захидлыг авч очиод энэ карт авна гэсэн үг. За 10 еврогоор захиалаад 5 евро нь энэ картын дотор үлдчихдэг. Тэгээ ер нь бол дараа нь Луасны буудлын дээр байгаа тикетний машинууд дээр очиод цэнгэлж чинь эсвэл банкны утсанд ч холбоотой бол тэрүүгээрээ цэнгэлжнэ гэсэн үг. За хэрвээ та лип карт аваагүй бол Луасны буудлын дээр энэхүү машин дээр очиод очих газрынхаа нэр, нэг талдаа насан туршигч гэсэн мэдээллүүдийг сонгоод мөнгөө хийгээд тасалбараа худалдаж авна. Нэг талдаа 2 евро 60 цент. Та буух хүртлээр тасалбараа биедээ хадгалаарай. Харин автобусны хувьд жолоочийн хажууд зоосон мөнгөө хийдэг хайрцаг бий. Тэрэнд мөнгөө ийгээд нэвтэрнэ. Лип картны вебсайт гэж байгаа. Тийшээгээ ороод өөрийнхөө энэ авсан картныхаа регистрийн дугаараар нь бүртгүүлэх хэрэгтэй. Тэгхийн бол та хэрвээ энэ картаа алга болголоо гэхэд дараагийнхаа шинийгээ захиалахад дотор нь байсан мөнгө нь ийшээ орд юм байна. Тэр сайт руу бүртгүүлж амжилтгүйгээр алга болгочих юм бол дотор нь байсан мөнгө салхинд хийснэ гэсэн үг. Тэгэхээр заавал бүртгүүлэх хэрэгтэй байгаач. За тэгээд Даблинд Тарамбайгаар явж болж ийм автобусаар, дугуйгаар, алхаа, таксигаар явж болж байна. Мэдээж такси хамгийн үнэтэй учраас шууд хаслаа. За зарим ойрхон газар та алхчихж болно. Автобусанд сууж болно, Луасанд сууж болно. За тэгэхээр танд лип карт зайлшгүй хэрэгтэй болно. Хамгийн хурдан гардаг карт. Бусд нь бүгд амар очиртай. Зүгээр цаг захиалах цаг авах гэж амар очирдаг. За тэд нарыг дараагийн бичлэгээр хүргэе за.